Сайн байцгаана үзэгчдээ орой мэндийг хүргэе. SBN телевизийн орой бүр өдөж бүр та бүхэндээ өргөдөг баярын хөтөлбөр. Энэ бол хайбыг 31. Өнөөдрийнхөө дугаарыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Хүлээн авцгаана. 19 дахь жилдээ тасралтгүй үргэлжлэж байгаа хайбыг 31 нэвтрүүлэг маань гэр дүрэн инээд аз жаргал мэдээлэл гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань бодон дээрээ сууж шинэхэн дугаараа хүлээн авч үзнэ үү. Тэгвэл яг өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эрхэм мэдээ зочдтойгоо танилцгаая, хүлээн авцгаана уу. Take off. Цасан дээрч, цасан доорч, хайрын дуу хийц болгосоор ирсэн Take Off хамтлаг 2025 он цасан тунд хэмээх шинэхэн уран бүтээлээ хэрхэн өлгийдэн авсан талаар Happy 31 нэвтрүүлгийн тааснаа хөгжилтэйгээр хуваалцлаа. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. За урилгаад хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. 2025 оны үед маш их уран бүтээлийн ол зомогтой ийм яриул их урт түүх ярих ийм он жил байлаа. Тэгээд ирээдүйд ч төлөвлөж байгаа олон зүйл мэдээллүүдтэй бас ирсэн гэж мэдэж байна. Тэгээд 2025 оны сайхан дурсамжуудаасаа бас хуваалцъя. Энэ оноо ер нь дүгнээд базаад товчхон хэр амжилттай жил болж өнгөрвөө энэ жил. Хамтлагийн маань хувьд гэх юм бол 2025 он бол уран бүтээлийн маш ол зам ихтэй. Ориглон энэ сайхан жил болж өнгөрч байна. 24 оны 11 сарын 23-нд 20 жилийн тоглолт маань болсон байгаа. Крокус ивент хоолд маш гоё тоглолт болж өнгөрсөн. Тэгээд энэ тоглолтоос хойш 25 он гарснаар бол хамтлагийн одоо 21 аймгийн аялын тоглолт маань эхэлсэн. За тэгээд та бүхэн бас сайн мэдж байгаа 100 бол All Heat гээд дөрвөн бой бэнд хамтлагийн одоо хамтарсан маш гоё том хэмжээний тоглолт маань бас амжилттай 25,000 хүнд тоглосон. Тэгээд энэ тоглолтоо бас Солонгос улсад тоглосон. Гэх зэрэг маш олон мэдээлэлүүд байна. Зарим нь бас манай найзууд маань бас ярих хаа. Зарим нь хамгаалахыг хэлчихээ зарим нь юу ч үлдсэнгүй шүү дээ. За байгаас нь дээр. Тэгээ хувийнхаа бас тий 25 он бол ер нь бол маш их аялсан жил боллоо л доо. Тэгээд хамтлагийн 20 жилийн одоо мартахгүй аялын тоглолтыг 21 аймаг за томоохон хүн ам их төвлөрсөн суурин досготуудаар гээд ерөөхдөө баг нэг 30-40 газраар явсан байд энэ хугацаанд. Тэгээд ерөөхдөө одоо баг хамгийн сүүлийн тоглолт маань хөтөл хотоор одоо ерөөхдөө өндөрлөж байна. Ингээ хамтлагийн маань хувьд бол тийм байна. Тэгэнгүүт ер нь бид чинь бүгдээрээ тусдаа бас ер нь дүрстэй бол холбоотой тийм хамааралтай усууд бас одоо манай баясуг маань ихэд л одоо сумдаа сайхан амьдрий гэдэг төсөл маань одоо айгүй олон жил явж байна. Тэгээ одоо явсаар л байгаа. Золбоо маань бас ингээд бас кино руу муу золбоо мэн гэсэн тий. Манай золбоо маань гэсэн. Кино урлагийн салбар руу бас айгүй хүч төрөм орж ирж байгаа шүү дээ энэ ч одоо. Тэгээ дандаа юм олон ангитуудаар тий. Манай сөхөө бол угаасаа архаг одоо хүүхдийн зориулсан уран бүтээлээр гарчсан хүн болж бас болсон байна. Миний хувьд бол бас сая бас нэг ангитай нэг бүрийн хэмжээний кино дуусчаал тэгээд бач. Он гараад 2 сарын 8-нд нээлттэй хийсэн Солонгосын Sejong Box компанитай хамтарсан зүрхний саран Looking for саран гэдэг төсөл дээр ажиллаад маань шоу гардаг шээ. Тэгээд тэр киногоо нэгээд одоо л ер нь Солонгостой нээлттэй хийгээд Солонгостой гарч эхэлж байгаа. Тэгээд сая сүүлд одоо оны төгсгөл дээр юм уу те бидний яг хамтарч ажилладаг Libu Motion Pictures компанитай кино компанитай хамтраад надаас дайжгүй залуу гэдэг уран сайхан кино хийцэн одоо яг IPTV-гээр гараад эхэлж байсан. Тэгээ ер нь яг оныхоо эхлэл төгсгөл хоёр дээр хамжуулаад нэг кино хийгээд авсан байна. Нэг surprise бол одоо Take Off хамтлаг засны одоо талаар бол одоо засыг бол татаас нь аваад ер нь дуусч байна. 2004 оны 12 сард цасан дээр гээд одоо хит дууга хийжсэн бол 6 онд манай мартахгүй цамагт орсон засан доор гээд дуу хийжсэн. Take Off хамтлагийн хөгжмийн продюсер 19 жилийн дараа тий 19 жилийн дараа цасан дунд гэж одоо авч утсан байна. Утсан байна. Одоохоо та бүхэнд бас дуу сонирхуулна. Бас нэг мэдээлэл хүргэх хэрэгтэй баха. Одоо бас манай зарим сонсогч нар бас заримдаа гайхаад шиг үлээ. Энэ 4 болол 5 болол 4 болол ил бүзүүлээд байгаа мó гэдэг шиг тийм. Тэгсэн чи яг хөө зүгээр манайх бас хамтлаг маань бас бүл нэмж байгаа. Тэгээд одоо 5 дахь гишүүн маань бас нэлээд одоо уран бүтээлүүдтэй ингээд сайхан оролцоод ингээд бэлдээд тий. Тэгээд байж байгаа. Тэгээд дараа жилээс орж ирэх хоо цогтой. Нэвтрүүлэгтэй юу? Тийм нэвтрүүлэгтэй. Нэвтрүүлэг маань эхнээсээ сюрприз зөөрөн эхэлдэг болсон.
Тэгээ та бүхнийг одоо бол зүгээр суулгахгүй одоо 2025 онд угаасаа зүгээр суугаагүй 4 золоо байгаа ч одоо суудлаас нь бүгдийг босгоё гэж бодож байна л да. Тэгээ суудлаасаа босоод Манай нэвтрүүлгийн дугаас та нарт зориулаад бэлэг бэлдсэн байгаа. Хайрцагтай. Дандаа бэлэг өгдөг Доор нь өөр өөртөөх нь нэрийг бичсэн байгаа. Тэгээд бэлгээ одоо хайж болох юм байгаа хамгийн гол нь энэ өрөөний аль нэг хэсэгт л нууцсан байгаа. ер нь та бүхний жигүүртэл байгаа гэж ойлгоорой. Тий, бэлэг маань өөрөө гоё сапаглаа бодож шууд авчих юм уу? Тий шууд. аваад Шууд гэсэн чи энд нэг юм байгаа байхгүй. Оо тийм үү. За харъя. Тэгвэл доор нь нэр байна уу? Хэний нэр байна? Харъя. Хин гэж. Оо. Миний нэр биш. За баярлалаа. Эсвэл бэлэг гэхээр айгүй хурдан болдог. Ерөнхийдөө чи өгөх чагтар тавиар байгаа гэсэн. Оо за за. Хин чи. Олчлаа. залбуу чи Бараг л яг эцдийнх нь. Хаагаа биш үү? Тэр бас биш аа. Яг энийг авах юм уу? За босч босч. Энэ арай За яг найс нь өөрөө очиж. энэ нэрээ Бацалбаа гэсэн байна шүү. Тийм байна. За гацуур нөгөө мод тавьцаа, нэрэг тавьцаа байж магадгүй. Оо эн чи биш тий. За Наач нь бол биш байна. доор нь бол нэр байгаа. Нэр байхгүй бол наад чинь юу гэж Би ингээ босоод хаачих. тий. Босоод хайж болно. Нэртэй л юм байна хэвээр. Ер нь бол Нагийн чихтэй шүү. Зүгээр чамд болсон шүү дээ. Аа тийм байна. Наач нь За манай Өөр өөртөө. таны яг урдхан талдал байна да. Сайн харуул. Их зурагшаагаа харуул. Тэсрээ тэгэхээр хүн юм байгаад байгаа Зөвхөн тэгээ хайж авахгүй юу? Нэвтрүүлэг Юмаа ярьж 40 минут гээд тэгсэн чинь хай саарл гэх тийм. Дөрүүлээ дуусах гэсэн чинь одоо хай саарл. ингээд хугацаа дуслаа. гур байсан байна. Наач нь мөн үү? Аа наач нь мөн байна. Би олохгүй бол энэ гуравт өгчт юм л гэж боддог байсан. За баярлалаа. Тэгээд бэлгнүүдээ задлаа идэх үү? За бэлгээ задлаа. Тэгээд дотор нь ямар бэлэг байгаа. Өөр задал захална. Тий. Дотор нь юу н За хамгийн ихэж бэлгээ олсноор нэг нэг хайрын захаа байж магадгүй. За болох юм чи юу гээ. Бэлэг биш шийтгэл байсан. Эмэгтэйчүүд зөвхөн хов ярьдаг гэж бодох нь хөвшмөл ойлголтын нэг илрэл юм аа. Танаа хамтлаг хоолны цагаараа хизээ хамгийн сүүлд юуны талаар хов батсан бэ? Яг бүрэн бүрэлдэхүүнээр нэг тийм цай тойруулангаа гэсэн үг тий. Хоол идэнгээ хизээ сайхан магнаага агартал ярилцаж буу халуу. Ер нь хов баддаг юм уу? Тийм шүү дээ. Сая нөгөө клипийн зурган дээр хэдүүлээ Тийм. хоол идсэн дээ. Тэгэхэд юу хов базлаа. Байхгүйгээр л муулсан да чи. Чи гэдэг. Өө сая нөгөө клип хэдүүлэн хоол захиад студ дотор идсэн. Тэгэд нэг амар хүм уулаагүй шүү дээ. Ажилтаа байсан болохоор нэг. Чи тэгээс барсаа хэрэг байгаа чи газ хоолоо идсэн бич. Барсагийн томоолоо. Ер нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй хүмүүс илүү хов баддаг гэдэг нэг тийм судалгаа гарсан. Тэгээ бадснаас бас санах мэдэхгүй байгаа даа тий. Үнэн би. Тэргээ бүр хомж инэ тоохоо байсан биш. Бүр тий тоохч Хов гэж ойлгох болцсон юм шиг л. Ер нь ялангуяа сошиал те. Ингээд хүмүүс чинь хүмүүсийн амьдралын хэм маяг чинь уцтай ингээд саршгүй холбоотой болсон. Тэгээ утсан дээр байгаа мэдээллийг чинь 100-ны дийлэх хувь нь дандаа нэг ховж байх юм тий. Тэгэхээр тийм учраас сүүлдээ ер нь Facebook ашиглахаа болсон шүү дээ. Чи ингээ хөгжилтэй явдлыг гоё ингээ. Харин тий айгүй Тэгээ найзтай ингээ монголчуудаа бүгдээрээ Facebook-ээс татгалзъя. Чи тэр шийдвэр бүр алуулсан шүү. Дотор нь амттан байна уу? Мерси байна уу? Тий. Мерсигээр дайлж байгаа шүү. Баярлалаа. Илэрхийлэл мерси брэнд. Тэгээд бас ам цангасан байх гаднаас орж ирсэн эрхэм зочтой бас гранины жүүсээрээ 100 жүүс Жимсний амт гранины жүүсээрээ мөн кола Big Ford Classic Cola-гаар бас Сахарын агуулмж хамгийн бага. Тухтайгаа задлаж байна. За энэс өч. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Fords Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. 1874 он гэж байгааз. Тийм үү? Тийм. Австралид үйлдвэрлэгдсэн бодог анхны кола. Ер нь бол энэ амтаа одоо хүртэл өөрчлөөгүй. Ийм анхны колонуудын нэг. Гоё юм байна шүү. Гоё юм тий. Classic Cola, Big За Ford. асуултыг уншъя. Take off хамтлагийн тоглолт хийх үеэрээ шүүмжлэлт сэтгэлгээг хэр уралдуулдаг вэ? Буюу танай хамтлагийн хамгийн шүүмжлэгч нь хэн бэ гэж. Ер нь яг хөө тэгээд санаануудаа бол уралдуулна шүү дээ. Бүр маш сайн уралдуулна, маргаан болтлоо уралдуулна. Тийм тэгээ хамгийн шүүмжлэгч нь гэхэлэр одоо
Шүүмжлэгч нь энэ уншиж байгаа юм баг өөр баха тий. Нэг юм клип хийхээр Хүний үзэл бодол руу халтах. Одоо би юм хэлэх нь шүү дээ. чи мөндө ярилцсан шүү. Стакан байх шүү байсук. Эцэц дараа. Стакан байна. Унданы жүүс. Ингээ хамаар нууч амар байдгийг. Харин тийм шиг байна. Би одоо бас эндээс харахад нь бас хэцүү байгаа болоо л гэж бодох юм. Тэгээд стакан шилээр нэ. Түр нь амьдралсан сайхан ингийн. Би бол сканда хийгээд уучлаа. Энд хариулах шүү тий. Сая Тэгээ хэлжлээ шүү дээ. Тэгээ бүгдээрээ гой санаагаа оролдуулад ер нь Бүгдээрээ ямарваа нэг юм чинь бас шүүмжтэй байж бас үр дүн гоё 100% төгс биш юм а гэхэд бас төгтөг шүү дээ. түрүүн хэллээ шүү дээ бүр ингээд айхтар гал авалцж ийсэн тохиолдлууд бас бич гэж бас сая бас хальтуурда тэрэ санаж байгаа бол нэг тэр үед нэг тэгж билээ. Ойдэрснээ заримдаа ойлгоцоо болохоор тэгээ ирчүүдийн аргаар үзэн шүү дээ. Бас хүн гарууд шүү. Бүх юм off болсон. Нүд off, shoot off. Баярын өдөр нэг гоё юм ярина. Бэлтээ юм ярмаар. Чи задлаад гоё юм. Ихгүй юм ярьдаг байна. За тэгээд одоо Сүхэгийн асуултыг. Энэ асуулт байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Би асуултыг хараагүй. Мерсигээд Гурван шоколад л байгаа юм болоо гэж бодохгүй. За ингэж байна. Засан дээрч, засан доорч, хайрын дуу тэрэлсээр яваад ч итгэлтэй байна. Яваад чинь гинэ. Яваад ч итгэлтэй байна. Цас харах бүрдэл та хүний нэр бичмээр санагддгүү. Яа, бас романтик асуулт Хүний байна шүү нэр дээ. бичмээр санагддгүү гэж. Засан дээр чинь нэрийг бич. Хайрсан газар. Засан дээр дуу ер нь нөгөө хит туснаас хойш бол маш Ингэсэн олон юм удаа байна. засан дээр хүмүүсийн нэр бичсэн байдаг. Сая хамгийн сүүлд нэг нэр бичлээ. За. 3 хоног юм. Бид нар сайн засан донд гээд дууныхаа клипний зураг аваад зас оруулаад нөгөө химэл зас оруулаад. Тэгээ нөгөө доор ингээ баахан зас болчих штэ. Тэрэн дээр засан дээр гэд бичсэн юм. Бондо. Take off гэж ч Take off гэдэг ингээ санагдаад байх юм. бичиж байна гин. Тэр хэдүүлээ өгн ориг юм шиг харагдуулах гэж хийж байгаа чи химэл гэдгээ хэлчихэж байгаа юм. Зүгээр тэр асуулт шүү. Би сая бас хэлхээс өмнө бодсон л доо. Нагийнхаа асуулт юу гэж байна? Энэ ч та маргалдаад нандаа дунднаараа суучих юм. Анханаас орж ирээд таад өрчин зүгээр л. Нандаг дууд зодох бүр маргаан болоод ясагдсан юм шиг. За минийх ингэнэ. За шинэ жилийн тоглолтод оролцохдоо шинэ жилийн сэдвт кинонууд дээр гардаг шиг төсөөлж байснаас 360 градус эргэсэн бүтлгүй тохиолдолтой хэр олон удаа нүүр тулж байсан бэ гэж ойлгосон. Хятад юм шүү. Тэр дуулдаг газраа андуурж ордог мордгоо одоо ярихгүй шүү. Яг одоо нөгөө юу штэ эн чин яг кинон дээр болж идэг юм гой гой шинэ жилийн нэг тийм үйл явдлууд байдаг штэ. Тэрнээс бүр 360 градус эргэсэн тийм бүтлгүй тохиолдлууд хэрэг болж исэн бэ гэж тийм. За тэнгуү чин шууд хамгийн түрүүнд ингэ бодсон чинь юу байдаг шүү. За бас нэг айхтарч бүтлгүүд яг түрүүн байсуки хэлдэг шиг нэг юм шууд гүүж оронгуудаа гараад дуулчаад буугаад ирсэн чинь нэг өөр байгууллага дээр гарцсан байдаг юм бол тиймэрхүү юмнууд зөндөө. Тэгээ иймэрхүү юм чи кинон дээр бас нэхэж нэг хамгийн айхтар чинь юу аахгүй. Яг 31-нд бид нар нэг гадаад ямар улсууд юм лээ баяр дээр үж байгаа. Баянгол шүү дээ тий. Хуралдаа дээр үстэй. Баянгол хуралдаа шүү дээ. Хуралдаа үү. Тэгэхэд бол яг ёстой нэг өмднийхөө шуумгтаа ингэж байгаа он гаргацсан шүү яа. Хуцаа сольж Яг хувцас солиод тий тэгэхэд бүр тэр чинь бас жоохон бүтлгүүл явдал санагдсан ш надаа нэг хөө бүтэлтэй санагддгүй. Өмднийхөө нэг шуумгтаа он гаргана гэдэг бол нэг тийм бүтэлтэй юм шиг. Яаруу сандруул их жил байсан байх. Их жил Оо дандаа. гарцнаа гэл тэгэл өнгөрч исэн санагдчихж ш. Тэр байна тэгэл жишээлбэл за явцын дунд гоё юм орж ирвэл ярина. Чиний түрүүний ярих гэдээснийг ярьчод бас зүгээр байхгүй яа. Ямар андуурдгийг. тэрийн хаалттай байнга л болдсон шүү дээ. Байнга Тийм шүү дээ. мань үний чинь бас нэг өөрийнх нь гоё юу байна шүү дээ. Игс байхгүй. Сайжруу Нөгөө тэр нөгөө хиймэл засан дээр ингээ халтар шундаг. За тэр яах вэ? Яах гэж байгаа болоо гэсэн. Та ингэж оролдож байгаа хамаг юм ярьлаа. Зайсан хил дээр ингэхгүй юу? Тэрс нилээ хэдэн жилийн өмнө. Шинэ жил хөтлөх ёстой байсан байхгүй юу? Би хөтлөх ёстой. За. Тэгс чи хотын төвчрэл амар. Тэгээд амар 4-5 цаг. дээр шүү. Гэхдээ тэр амар хөвгөлтэй байхгүй. 4-5 цаг төвчрж явж байгаад тэгээ аргаа ороо биш үү талбайн зогсоол руу орж машина тавингуудаа зуны нөгөө тайсны батиктэй Лакн байх. зайсан хил рүү хэдэн километр вэ?
гүйж байгаа байхгүй. Нөгөө байгууллаас нь уцаар яриад занл хийлээ те баг те. За алдаг малдаг тооцсон ингээд явал гэх гээд байгаа хөдөлгч нь байхгүй гэх те. Тэгээд би гүүсээр гол очисон чи ингээд миний нөгөө шинэ гуталчин холгодсон биш дартал нь улаан нэлэг амар хорсоол ингээд оймс салтуу цус болцсон. Тэгэл гүрийш дуулчаал маргааш нь дахиад нөгөө энэ тэнд бас шинэ жилээр явж байгаа шүү дээ. Нөгөө готлоо өмсгсөн чинь ард хөндүүрлээд нөгөө болтгоо. Тэнгүү крокс өмссөн. Тэгэл ийм Америкийн далбаатай крокс шүү бүр цагаан. Тэрнтэйгээ янз бүрийн байгууллагын шинжлэх хөтөлбөр дуулаад явахаар хүмүүс гайхаад. Костюмны доор крокс ийм цагаан бамгар. Тэнгүүд нөгөө модонд оруулж байгаа юм шиг яад ингээл зарим нэг нь мэдэх нэг нь мэдсэн. Мэдээгүй нэг нь бол крокс угаас ингэж өмсч модонд оруулж байгаа нэг ойлгоцсон. Тэр бид биднэрт болоо жоохон сонирн байсан шүү дээ. Ингээ яг крокстой хүнтэй тайзан дээр гарах гэхээр нэг жоохон айгүй хэцүү байхгүй юу? Энэ ястаа гой хөгжилтэй байлаа шүү. Тэр манай эрчүүд юу дандаа даалгсан юм яриа. Одоо даалх даалгавартай. Бүр амар даалх даалгавар үгүй. За дараагийн тэмцээн маань юу байгаа вэ? Арт шидэх тэмцээн байгаа. Энэ хэд маань болохоор айгүй сайн шидэх баха гэж бодож байна. Тэнд харагдаж байгаа зургнуудыг аль нэг нь оноод ардтал нь нэг Бэлэгтэй юу? тийм нэг бол бэлэг, нэг бол шийтгэл байгаа. За бэлгийн сонгоч юу За ачиж тээ. хинээс ихлэх Хинээс үү? их. Өдөр гараж ихсчихгүй. Нэг Нэг нэрээ тэгвэл дөрвөн залуу гараад ирэх юм бол тайз дүүрчнэ тий. Түр байж тийм ээ. Төрлийн Яг орон эндээ шийдэх юм ээ те. Бүсгүүчүүд урдлыг хар. Ирчүүд нь хоёрт хараасан. А 3 сум юм уу? Тэгээ 3 сум. Тэгээд магадгүй 2 3-ыг онох бол өөрөө сонгоно. Хэрэг онохгүй байх юм бол 2 дахь боломжийг дахиж нэг олгоно. Энэ тийм ийм бах те. Нилээ хүчтэй шидээрээ. Заяа. Энэ нөгөө 20 морь дээр ч юм уу 19 Оноо дээр хамаагүй. Хамаагүй юм уу? Оноо хамаагүй. 20 дээр шидэж баг шагнална байгаа. Үгүй тэр бол хамаагүй. Энд байгаа Гринч, Санта, Цасан охин, Буг, Гацуур алийг нь оноогоор ард нь бэлэг эсвэл шийтгэл бай. За Тэр та сохроо. За гринч дээр очиж идэх үү? За Гринч. Зоогдох хэвчээ те. Зоогдох хэвээр. За Дөрвөн ирчүүд байгаа учраас заавал зоог. тухан дээр гринч тухан дээр нь гуслаа шүү. Гринчийг бол онцсон. За шийтгэв болох уу? За харъя. Та дахиад нэг Дахиад гринч. Дахиад уу. Үгүй би одоо засан охиныг онно. яа. Зямаас цасан охиныг бол харах онсгүй. Гэхдээ Гринчийг онсон. За гринч ер нь эвгүүрлээ те. Гринч угаасаа л эвгүй дүр штэ. Яа. За яа тэгээд. Гринч хадгалт бол ийм гоё юм байна гэж эвгүй бах тийм. Байж магадгүй эсрэгээр нь. За юу гэж. За энэ удаа болохоор шийтгэл таарсан байна. Оо ямар гоё. За та хэр сайн балетчин болох бололцоотой хүн бэ гэдгийг сорж үзэх боломжийг олгож байна гэж. Юу болох Юу гэ? Балет чи. Би танд нэг зураг харуулна. Та энэ зургийг позын дуурайгаад 20 секунд барих юм байна. Чээсээ явахгүй байна да. Гар татчихлаа би шидэж чадах юм бол. За энэ тайзан дээр гарч байгаа. Яа. Саяны Үзэл тайзан дээр. бүрэлдэхнэ. Манай байсны аавч уг нь мундаг бүжигч юм. Энэ чи бас хэцүү шттэ юм чи та. За нилээн сайн Наач амар хотоогоод поз шүү. Яг дөхүүлж болно тий. Энэ надад Айлс таарсан хэцүү би байна. сонгодог үжигээр бас нэг хэдэн жил хичээлж хоёр гараа дэш юм байна. За Хоёр гараар ингэх юм бэ тий. Хоёр гараа бүр дэшээ. За Тэгээд зүүн хөлөө нилээн хашагаад хойшоо. хатаад байна. За яв одоо яа. Тоолъё. Гар марч нь гоё. А удаан тусах юм уу? Тий 20 20 секунд шүү. Барин шүү. Оо за. Ээ базар дээр. Байсны наачи хари хөгжөлтэй явдлаа гоохтой. Тэр лакан бактикийг одоо бол 6 7 Хамаагүй хөгжөлтэй биш наадах чи. 10 аха балетийн поз штэ. Балет хийгээд байл та. та нэг барилдах гэдэг юм шиг харагдаад. Балет хийгээд байл та. Ийм балет байл Монголын 10 За яа тийм яа. Сонгодог урлаг доос. За 20 юм уу? тооцоо тооцоо. Болцсон уу? яд ч хуран манай гоё. За болсон. За За гоё гоос. Аа. ингэх хэвээр. За эхний даалгавар шийтгэл. Балетийг хэрхэн яаж дуурайх вэ гэдэг байлаа. Харин одоо дараагийн оролцогч маань бэлэгүү эсвэл шийтгэл. за золбах Одоо юу яах вэ? даарцаа шидий. За би Хамгийн зөөлөн Аль дээр царайтай. ч ингээд онохгүйгээр сум нь унчвал яах вэ? Дахиад онцлно. Заавал оноо. тэгвэл шууд шийтгэл. За гоё царайтай. За цасаа охин бол адтай санаатай охин байж магадгүй тий. Энэ яг их зөөлс нарчдах уу. За. Юу н дарц бол хилтэй. За би саантараа явуулчих. За санта шүү. Хэлэг гэж. юу нь бол амлсан шүү. Сантарав. Аа. Явлаа.
Шуултж байгаа тэгээд. Бэлэг рүү шунтчаа тэр алархсан шүү. Өө явахгүй наа. Энэ За явахгүй ганцуурлаа явна. За одоо харахгүй шийдвэл аль нэг нь онно. Тийм ээ. Зя. Цасан үгэн. Цасан хүн. Тэг ер нь бол онсон сэтэлсэн байна. Сэтүү. Тийм байна. Бэлэг үү? За тийм ээ энэ бол гарын бэлэг. За гарын бэлэг харуулчих тийм ээ. Гарын бэлэг байна гэж. Ард нь гарын бэлэг Та байсан. бүгэ араараа баясгаа. За зогсож байгаа энд нь шууд газар дээр нөхчий тийм ээ. Гарын бэлгнүүдээс гэвэл Ер нь хамгийн хаттай нь гарын бэлэг. тийм байна. За эволюдээр за гэр бүлтэн хэрэгтэй. Таны гоо сайхан юу лээ? Таны гоо сайханд хувьсэл хийн эволюдерм брэнд. Баярлаа. Хувьслийсэн дээрээ. Яа, янтас шиг. За баярлалаа. За одоо Сүхбэгийн авьяас чадварыг сонирхъя. Надаа аль нь ч яах вэ? За 3 сумны боломж байгаа. Гурвуулаг нь онохгүй байвал дахиад нэг шийдэх боломж бий. Гэхдээ та ер нь манай эрчүүд бол адтай дөө онч баг. За. За ер нь бухайнуудыг бол хальт ононгоо алдсан гэхдээ харамсалтай нь одоогор ерөөсөө нэгийг ч оноогүй. За. Заавал онно гэдэг. За ингээ сүүлийн Хөөг зүгээр Сүүлийн бай боломж. онохосоо илүү баг зүгээр энэ дартсан онжийн үйл тэгээд шийтгэжүүл яа. яа Merry Christmas. За тэрийг хэлсэн яг Ямар ч бас олсон шүү. Энэ бол омс. Омс дотор Омс юу ч дээр хийж магадгүй тий. Омс дотор бид. Амсан дээр оныг гэсэн яг зоочж байгаа. За болцсон шүү дээ. За. Оныг болчихсон. Та хазаа үзээ шидэж болно. За За. Миний онохчихсан юм. Аль нэгийг сонгож болно. Тий. Гацуур Амсаа сонгоё. омсоо ихнийх үү? Тий. За хамгийн Амсыг хилээл угаасаа онцож байгаа юм шиг. За. Айн зогсож байгаа юм за. За. Энэ зогсох шаардлага манай та сууж явах хэрэгтэй юм байна. Бэлэг байхгүй юу? Бэлэг байсан бол би энд бэлгийг өгч чинь. За. За шийтгэл гарсан байна. Бас Санта Клаус руу уцаар ярьж байна гэж төсөөлөөд 10 секунд ярих юм байна. Санта Клаус уцаар ярьж байгаа юм. Тийм. Чи яага угаасаа Санта нэг Клаусаас хий юм хүсэл ярьж хүсэж болно. Эсвэл зүгээр ярьж болно. Энэ шүхэг. Таны утастай ураад ах шиг байх яхаа. За. Бано. Санта Санта бас хүүхдээс юм биш. Санта бас нэг хүсэлт байна. За. Санта бас гоё юу л гомэр. Цаг дууслаа. Өө тасалчлаа штэ. 10 секундын Энэ хайрын болж байгаа. Өө цааш нь аа гэж заргаал дуусчлаа штэ. Юу ч гож чаддаг байна. Чи сая юу бодод? Йоо, хамгийн ихний ойлголцтой хийх гэж баг 5 секунд аваа Гүг явчих. цаанаас нь аав. Нөгөөх нь тийм бэ чи хэм бэ? баг цаанаас нь юм яриад байгаа юм цааш. Гэсэн чи би нэг ийм гуйх гэсэн юм байна. Юу гэсэн ч үгүй. За та юу ч гож чадсангүй. Ямар болоо юм бэ? Боломжоо. Амьдсан ч гэсэн нэг яахгүйсэн гэж. За нэг ахтай амжилттай яа. Яг энэ хайп шүү дээ. Уг нь бол их гоё шийтгэл байсан. Сая зүгэн золбог нь хэлсэн чинь энэ шийтгэл өө юу вэ гэ тэ. Гэсэн чинь Гацуурн дээр бол гоё юм байх хэвээр. ер нь бол Яа. амлж авсан том гацуур бол онсон. Гацуурны ард бол гоё юм байх хэвээр. Циганагийг Хоёр нь суусан нэр хаа. Суусан дээр яа шийтгүүлэх юм бол авч. За 10 минут засуу хөнтэй ярих юм шүү дээ. Өчнөө олон юм байна ахна. Ее бацраа. Гэтэ шийтгэл юм уу? Тийм шийтгэлээ. За. За та хэр сайн гадаад хэл сурах бололцоотой хэлний бидтэй хүн бэ гэдгийг чинь шалгах юм байна. За энэ дараах хэллүүдээр шинэ жилийн мэнд хүргэе гэдэг одоо үнэлгээд хэлүүлнэ. Өчний хувьд бас шагнал юм да. Хөөх. яг тэр дүрд нь орж байна шүү дээ, тэ? Тухайн улсын. Азербайджан хэлээр Дэлхийн олон орны хэлээр хэлж үзүүлнэ. Чүк мөн нан ной. Яг авархан сонсогч байна. Нан гэдэг чинь айгүй учиртай байхгүй. Частны гэдэг бол Словакаар. частны гэдэг юм болов. Счастный хэлэх байлгүй тий. Счастный новый рок. За хэлээч. За энэ бол ингэ шүү дээ. Камерт Счастный орж байгаа. новый рок. Баярлалаа. Үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд
хувьсэл хийн. Эвлүүдээр. За манай дараагийн хэсэг маань та хийдэд зориулсан онцлог мэдээ. Онцлог мэдээ байгаа. Гэхдээ яг хуу дөнгөс сая шийтгэл сая ганцхан бэлгийн эзэн хэм болсон. Золбоо шүү дээ. Нөгөө гурав нь бол тэгээд шийтгүүлээл таарлаа тий. Гэхдээ одоо шинэ жил болж байгаа юм чи одоо тэгээд зүгээр гоё ш. Өөхөө дээ. Тий өгчий дөө тий. Одоо урдаас ингээ том нүдээр хараад байгаа юм шиг. Би тэгээд надад нэмж өгөх юм уу? Үхэхээс нь одоо би Шийтгүүлэх байсан шүү дээ. би Шийтгүүлэх бас дуртай хүн байдаг бахан тий. За нэг өгчий тий. Манай энэ гурвт нэг байгаа те дотроо яа. Болоо дэрэм брэнд. баясуултаа. За баярлаа. За телевиз үзэж байгаа та бүхэн энэхүү брэндийг авч өдөртөндөө хэрэгжиж байгаарай. Ингээ реклам хийгээд реклам хийх ёстой байсан. Тийм ээ. Одоо тэгээд бид бүхэн чинь зөвхөн өөрсдөө гэхээс илүү энэ бүтээгдэхүүн гэр бүлээрээ бас хэрэглэж болно. Бүх насныхан зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд бид бүхэн тавтай байгаа наранчуудаа гайхамшигтай сайхан бэлэг бэлэж өгсөн баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Юу манай take off чинь манай нарангийн олон брэндүүдтэй хамтарч ажилладаг шүү дээ. Одоо ингээл дамаат ингээл өмсцэн л байж Олон нийтээр тий дамаата бүр яг зориод гоё өмсөд ирлээ бас. Бид чи 16 оноос эхэлсэн юм шүү дээ. 16 онд нарангийн нөгөө Францын Село брэндтэй хамтарч байсан. 19 онд өтөлөө. Дамаат. Сая олон нийтээр Timberland, Дамаат бас олон Тэр нь брэнд одоо хамтарсан ажилласан шүү. 3 жил тоглолтын дээр бас хамтарч байсан. Тий. Тэгэлгүй яах вэ те. За маш их баярлалаа. За дараагийн хэсэг маань одоо ингэ шийтгэлүүд дуусаагүй дараагийн шийтгэлүүдөд хүлээгдэж байгаа. Дараагийн шийдвэрийн амжилтаа биелүүлнэ. Сая жоохон Одоо сүхөө ингэ итгэл авчлаа. Та нар энэ бэлгээ дараа нь очихгүй. Шийдвэрсэн чи яадаг юм бэлгээ. Сүхэг өөр нь бол бэлэггүй ингээл байлгаад идэг байж. Та гуравт л өгөөд те. Ганцаардуулаад байх. тэгээд жоохон уйлаад тэгээд Жоон тэр тактик дээр жоохон алдсан байна. Зөв ийш гараа гүйтсэн байл гэсэн. Юу жуус уугаарай. Granny juice Big Four-доор бас уугаарай. Тий. Бид бүхэнд хамтдаа байгаа та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд ер нь энэ 20 жилийн хугацаанд маш олон зүйлийг хийж бүтээсэн. Олон ч удаа хэл мэдээллийн хэрэгслүүдээр та бүхний тухай мэдээллүүд гарч ирсэн. Тэгээ өнөөдөр бид бүхэнд нэг сонирхолтой мэдээ бас иржээ. SBN телевиз 2025 онд дараах онцлог мэдээнүүдийг бэлтгэжээ. Та бүхний тухай онцлог мэдээ гарсан байна. За. жигнэс юм уу? За Та бүхэн өөрсдөө уншиж танилцаад Нэр ийм байдаг юм уу? бидэнд уншиж танилцуулна. Тэгээд тайлбарыг нь бас хий гэж За өгөөч. наагийн хас эхлээд уншчих юм уу? Мэдээ уншиж байгаа юм шиг уншиж шахаа. Яг саяны нэг дун дин нан гэдэг шиг яа. Оны онцлог мэдээ. Ховын студид байгуулан гэдэг. За ингэнэ ховын студид байгуулан нам гүмхэн болсон Take Off хамтлагийн дуучин Наран Гэрэл дайзнаас нэлээд завсарлага авсны эцэст хамтлагийн 20 жилийн ойн дээр фэн сонсогч нартай мартагдах шахсан царайгаа иргэн нэг сануулвуу гинэ. Тайзнаас холдсон цаг хугацаанд ховын амьдрал бизнес төлөвлөгөө гээд бүгдийг нь бүрэн дүүрэн амжуулсан бизээ. Тэгээ ийм гоё сонь сайхан зурагтай ийм онцлог мэдээ байна. Хамтлагийн мөн арын албанд ажиллаж байгаа бас зураг баг шиг байна тий. Тийм байна. Тэгээ энэ тийм бид хэд бас нэг юм тоглолтын дээр гарах гэдэг үчсэн нэг зураг шүү дээ селфицтэй. За медиа урлагийн салбарт бол одоо тайлбарыг хийлж болно тий. Медиа урлагийн салбарт нэлээд арын албанд зураглаач, найруулагч, эвлүүлэгч ер нь бол пост продакшны ажлыг бол маш их нугалдаг. Хичнээн уран бүтээлд ажилладаг. Тоол шиг үе тий. Ахаа бас нэг нилээ хэдийн болцсон байлээ бас тэгээд яг ерөөхдөө анх нөгөө ингээд ер нь бол нөгөө хамтлаг дуучдын чинь хамгийн ихний нөгөө нэг юу асуудал бол клип байдаг шүү дээ видео клип. Ер нь тэрэн дээрээс болж видео клип гэж сонирхож ингэж орж байгаа ингээд альтраад тэгээд тэр чигтээ онцсохгүй. Тэгээ яг одоо тэр чигтээ одоо гоё хамт олонтойгоо болсон олон сайхан бас энэ салбарын найз нөхдөш боллоо. Тэгээд эднэртэйгээ ингээд хамтраад бас янз бүрийн сайхан уран бүтээлүүд хийгээл явж байна. Урлагаасаа бол ер нь гараагүй. манайхаа том хэл гой сонирхолтой юм шүү. Та бас тоо баримтаа. Минийхэр бол нагийн бол нэг одоо бүрийн хэмжээний кино, олон ангит кино гэдэгтэйгээ нийлээд бол нэг 50-60-аад баг киноноор ажилласан баг тий. Олон ангитай юу гэж тооцох юм уу? Нэг Ангаар тооцох юм уу? Тэгэж нэг ангир баг бүрийн хэмжээний киноны тайтал юм болж байгаа шүү дээ. Яхаа нэг аваа юм болсон баху бас. Тийм байна тий. дарах хүн л дээ бас ер нь дарах хүн шүү дээ. Зя манай сүгөөгийн онцлог мэдээ хамтдаа хүлээ авцгаая. Онцлог мэдээ. Гэр бүл нэгдүгээр дөрөөтэй Take Off хамтлагийн дуучин Сүх Жаргалын энэ оны онцлог
зорилтын нэг нь хүүхэд эхнэр бүгдийнх нь урлагийн авиасыг дэмжихэд чиглэвөө гинэ. Том толгойтын романс төслөөр том хүүгээ урлагийн од болгосон сайн аав баг хуу хүчүүнтэйгээ хамтран аав хүү нэртэй уран бүтээл гаргаж байсан бол энэ жил эхнэрийнхээ урлагийн далд авиасыг хэрхэн нээж илрүүлж дэмжиж тэтгэсэн бол гэдэг нь фэнүүдийнх нь хувьд нэн сонирхолтой сэдв хэвээр байсаар байгаа жаа гэж. Гарцаагүй үнэн мэдээлэл баг шиг байна. Энэ дээр Манай нэг тайлбарлал энэ манай нөгөө том толгойтын адал явдал гэдэг том 4 толгой, том 6 толгой гэдэг нэг 4 анги хийсэн байдаг. Энийг яг хаа манай энэ нөгөө бас хүмүүс маань жоохон юу ачдаг юм аа. Том толгойтой андуураад идэг юм байна. Романс гэдэг холчоод идэг тийм. Юу шагагийн Фантастик нөгөө том толгойтой романс. том толгой гэж хэлдэг болохоор тэгж бас андуураад идэг шүү. Маш том толгойтой төсөл гэж боддог. Жилнээс тайлбар хийчихлээ шүү дээ. харин тий залруулга. За. Энэ жоохон бодлоо мэдээлэл, жоохон зөрүүтэй мэдээлэл гарсан байна. За дараагийн цомбогийн мэдээлэл. Энэ гэхдээ бичснээ л уншиж байгаа шүү. Бити өдөөд байгаарай гэж. Оны онцлог мэдээ. Монгол Мөнгө чи өөрөө амар явах гэдэг шүү дээ. Монгол Тэкоп хамтлагийн боц холбоогоос илүү дажгүй залуу хэн байх вэ гэдэг. Энэ яг ингэсэн байгаа шүү. Одоо өөрөө зохиогоо. Үнэн үү ахнаа чи яг тэгж бичээг байхаа яг. Бүтэн 20 энэ бас эвгүй хөдөлмөр хаалаас олдсон юм шиг. Ер нь яг Чи харалтаа. үйлшилтэй ямар сони юм бэ? Бүтэн 20 жил Тэкоп хамтлагийн царайг даасан боц холбоо гэж байна. Энэ онд найзуудтайгаа хамтраад хөнгөн драмтай хөгжилтэй энедмийн жанрын надаас дажгүй залуу амих уран сайхны кинонд ажиллаад амжижээ. Жиж энэ хүндэл гэж хэлэхэд бац холбоотой өрсөлдөхүйс хэмжээний дажгүй залуус кинон дээр нь олон харагдлаа шүү үзэгчтэй. Innovation, Didish, Look TV-гийн видео сонгоос хүлээн авч үзээрэй гэсэн. Тийм ээ. Киноны амар гоо сурчлага болж байгаа шүү. Дэмжиж өгч шүү. Энийг найруулсан Одоо сайн юм шиг. энэ дээр бас нэмээд бас тайлбар боломж олгосон шүү дээ. Одоо манай нандаа хамтарч ажиллаж байсан шүү дээ. Манай ээж киноны ерөнхий найруулагч нөгөө продакшныг хариуцсан Libu Motion гэж тий. Хийсэн. Тий Libu Motion-тойгоо хамтраад надаас дажгүй залуу гэдэг найруулагч Загдын Батуулдын зохиолоор надаас дажгүй залуу гэдэг драмеди жанрын юм кино байсан. Баярлалаа. Тэгээ гоё мэдээ бэлж өгсөн байна. Та бүхэн үзээрэй. За баярлалаа. За дараагийн мэдээг уншъя. За оны онцлог мэдээ. Наа чи гадаад мэдээ шүү. Монгол хэлний тайлбар бичгээс яагаад ч хайгаад хизээч оломгүй Матам хэмээх үгийн утгын Монгол зөвхөн Тэкоп хамтлагийн дуучин баясгалан л мэдхвүлээ. Энэ онд ямар нэгэн этгээд нэртэй дуу гаргалгүй харьцангуй дараах нар хамтлагийнхаа 20 жилийн ой мартахгүй тоглолтоо хийж яваа Тэкоп хамтлагийн дуучин баясгалан эх жил бас этгээд нэртэй уран бүтээлийнхээ цувралыг үргэлжлүүлэх юм биш үстэй хэмээн фэнүүд нь гайхаж суугаа юм байна. Фэнүүд нь чих 50 Тий. сууж байгаа юм байна. За Матам гэдэг чи одоо юу вэ? Монгол хэлний тол биш байхгүй. Энэ бол ер нь зохиомл нэр. Энд яагаад зохиосныг гэхээр манай 7 хүүхдийн нэрний эхний үсгээр нь яг энэ артистыг үүсгэсэн. 4А 2 им 1 Т тий хүүхдүүдийн нэрний эхний үсэг. Матам гэ. Урдаасаа хойноос айдхан уншигддаг. За энэ артистийн мань гол зорилго хэм бол тийм электро транс этник тийм хөгжмийг холиод Монголын өнөөгийн амьдралыг одоо үлгэрийн бид бүхний хүүхд байхдаа сонсдог байсан Орос, Монгол ард араб ардын үлгэрүүдийг утгалчлаад тэгээ нэг орчин үеийн хэлбэрт оруулаад ингээд нэг ийм төсөл хийх санаа төрсөн юм аа. Тэгээ энэ мань хийгдэж байгаа. Тэгээд энэ жилдээ бол мэдээж хэрэг 20 жилийн одоо мартахгүй аялан тоглолт тэгээд маш олон ажлууд байсан учраас түр ингээ амс хийж хойшин тавиад за магадгүй эх жилээс одоо бас тийм өргөмөгч сонин дууралттай үг хэллэгтэй бас Матам артистийн бас шинэ дуунууд гарахыг гарах баха. Юу гарна дөө гэж байна. Угаас гарах нь байна. Гарна гэсэн. 2026 онд бол хүлээлттэй ямар ч хэлсэн бол байна гэж. За ийм мэдээ байла. За баярлалаа тайлбарыг бас хийлээ. Тэгээ 2025 он одоо солигдож шинэ оноо угтаахад хэдхэн хоног үлдсэн байна. Тэгээд үүнээс өмнө амжиж 5 хүмүүнээс одоо сая сүүлийн өдрөөс нэлээд ачаалттай зураг авалтуудтай цаг мөчүүдээс өнгөрүүлж байгаа харагдан лээ. Шинэ бүтээлгүүдийн хадлаар ямар бүтээлүүдэд одоо яг орж ажилласан байна. Шинэ бэлгээ хизээ задлах гэж байна.
За окей. Энэ түрүүн нэвтрүүлгийнхэнд хэлжсэн нөгөө шин цомог дээр ажиллаж байгаа гэдэг тий. Бид бүхэн одоо энэ гарах гэж байгаа цомогч нь бол 5 дахь цомог байхгүй манай хамтлагийн яг 5 дахь альбом. Эхний 3 нь бол 2004, 2005, 6, 8 гэд цомгууд гарч ирсэн. Тэгээд 19 онд Гэрэл тайр гэд нэртэй цомгоо бид хүн гаргасан. Энэс хойш одоо 6 жилийн дараа гэх юм уу. Яг одоо 19 оноос хойшоо хийсэн уран бүтээлүүд бүгдээрээ гарч байгаа. Тэгээ энэхүү цомогт бол бас яг ингээ бодоод үзсэн чинь айгүй олон хүмүүстэй бид нар бас Монголынхаа хөгжмийн зохиолч нартай бас ажилласан юм байна. За мэдээж Take Off хамтлагийн одоо анханаас нь одоо байгуулагдсан цагаас хойш хамтарч ажиллаж байсан одоо хүртэл ажиллаж байгаа манай Take Off хамтлагийн хөгжмийн продюсер Аранзаа ахын маань дуунуудаас мэдээж орж байгаа. За тэгээд Төрөө ахтайгаа, Гантур ахтайгаа бас анх удаага бид нар ажиллаж үзлээ тий. Тэгээ ганцхан удаа гээд манай Монгол улсын урлагийн гав эзэлтэн цолтын саяхан авсан Төрөө ахын манай аялгау яруу найрагч Эмүүжи их чин шүлэг ганцхан удаа гээд маш гоё уран бүтээл бид нар бас хийгээд клипийг сая гаргасан. Тэгээд Гэрэл тайр гэдэг ууны клипийг бас гаргасан. Ер нь энэ жил бол энэ цомогтой холбоотой нэлээд олон клипүүд ерөнхийдөө гарч байгаа. Манай маш олон уран бүтээл дээр бас хамтран ажилласан нөгөө бас урлагийн гав эзэлтэн Бэх ахынхаа Хүний нутгийн намар гэдэг дуун дээр бид нар ажиллаад бас клипийн Солонгост очиж хийгээд тэгээд энэ хүү клип маань одоо бас ингээ гарч байна. За тэгээ мэдээж түрүү ярьсан цасан дунд гэдэг дууны клип бол ингээ бас цацагдж байна. Гэх мэтчлэн ер нь бол маш олон уран бүтээлүүд дээр тийм бидний аялал гэдэг бас уран бүтээл байгаа. Энэхүү бас юунд Солонгос зургийг авсан. Тийм. Тэгээд нэг төгсгөл үеэр бүгдийг бас зарим нэг амжуулсан. 7 сард бас 2-3 клипийн зургийг авсан. Тэгээд саяхан бас заримын клипийг авсан. Яг нэг зорилт бид нар тавьсан. Зарим хамтлаг дууч чинь нэг тоглолт хийх гээл нэг тоглолтын үеэр нэг аюу олон клипүүд хийдэг шүү дээ. Бид нар бол энэ жил тоглолт байхгүй мөртлөө бараг 6-7 клипний ажилтаа байлаа. Тэгээд ер нь нэгэ бодохоор уран бүтээлийн ол зомог бол нэлээд ихтэй байсан болов. Тэгээд шин цомог гарч байгаа гэдэг нь өөрөө бас сонсогч нарын хувьд бас ер нь бас энэ цомогч нь их сонир болчлоо тий. Яг урд нь бол хүмүүс яг ингээд цомог CD-гээр нь аваад ингээд сонсдог байсан шүү дээ. Одоо бол ер нь гоё бэлэгдлийн юм шиг нэг тий. Сонсдог хамтлаг дуучдынхаа цомгийг цуглуулдаг юм шиг нэг тийм айгу өөрчлөгдчихлээ шүү дээ. CD зардаг дэлгүүр нь байхгүй болчихлоо. Тэгээд дээр нөгөө CD уншдаг одоо машин гэж баг байхгүй болчих жоох. Тийм сүүлийн үе машин болж байна. Пянц сарын эргээс эргэж байгаа шүү. Пянц бол харин модонд ороод яг модонд орсны мэдээд бас нэг пянц хийчиг яах вэ бас ярилж байгаа хийчлээ. Яг ер нь ихийг бас бэлдээл яваад. Бас нэг олон мэдээллүүдтэй энэ 2025 он үдгэж байгаа юм. Тэгээд эх жил бас гой бүтээлүүдээс уулзах хаа гэж бодож байна. Маш баярлалаа. Тэгээд онцлог мэдээллүүдийг тайлбарлаад бас бяцхан тайлбаруудыг нь бас хэлээд гой мэдээллүүд бас байлаа. Сэтгүүлчтэй, редактортай баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлээ. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. За дараагийн хэсэг нь болохоор нэвтрүүлэг сая яг дуусчих юм болов уу гэж бодсон. Шилжиж Сая байна. рекламны пауз. За. Дараагийн хэсэг нь болохоор ах нар ер нь зурхаад хэрэгтэй гэдэг үү? Зурхаа ер нь Ахвэ ер нь бас тэр чинь олон жилийн дунджаар бас тэр чинь ор хосон зүйл биш шүү дээ тий. Тэгэхээр хэдэн зуун мянган жилийн өмнөөс одоо ингээ тэр од гариг иргсийнхаа тэр дохиолоорч гэдэг юм уу тий. Хүн чинь ер нь Бас эдийн шүү. марттай байдаг. Зурхаа шингууд гой зурхаа авах юм бол энэ бас нэг Яг нортой шүү. яг Яг бүр яг байна. Тэгээ жоохон онцгүй юм байх юм бол энэ тий. За энэ бол ганцхан Монгол биш, олон улсад одоо юу гэдгийг ашиглагддаг тий. Европын олон орнууд, Азийн олон орнууд ер нь бол юуг бэлэгддэг юм бэ? Ер нь та дөрвийн нүдэнд энэ дөрвийн аль нь гүн сэтгэл үлдээж өөрөлдөө чинь соронзон мэд татчихээн. Аль нь Тэрийгээ сонгоод Би сонгоч. нэг хүн би яг нэг Энэ бол за хоёр нэг байж болно. угаасаа яг уу. тэгвэл энийг Заавал зурхад дөрөв толгой тийм үү? тэг ер нь бол Хамгийн эдлийн сонгоч. хамгийн За, зүйл та хоёр. хамгийн баруун талыг. Би ерөөсөө сонгосон гэхдээ. залбоодыг төмс ирчлээ шүү дээ. Тэгээ золбоо маань эсвэл нөгөө горийн хайл нэгийг нь авсан сонгож болно. Лемон юм ба шүү. Лемон за тий. наги болохоор Би цонх лемонд сонгосон амар тий. итгэж Тий, би надад бол энэ Цонхыг шууд хоёр хүн бас авч болно ер нь. Явчихлаа тэгвэл.
За тэгвэл За хоёулаа зүгээр нэг цонх За авчих. тэгээ. За цонх сонгосон та 2026 онд шинэ адал явдлаар дүүрэн байх болно гэж байна. Шинэ бүхнийг эхлүүлэхийг бэлэгдэл болгож Италичууд шинэ жилийн шөнө байшингийнхаа цонхоор хэрэггүй хуучин зүйлийг тогшлоо гадагш гаргаж хайдаг боломжтой гэж. Тэгэхээр та хоёр маань энэ жилдээ бүх муу мухай зөвлөө үлдээгээд ер нь ирэх жил шинэ зөвлөлүүд маш их хүлээж байгаа гэдэг утгаар Цонхоор юм бол шийдэж болохгүй шүүсгүй. За нэмбэг. За нэмбэг. Гоё яг бас фэнкшүү талаас ч тэр айгүй зүгээр зураг байсан шүү дээ. Ойрхоноос ингээ харангуй. Тэр чинь нэмбэгээр ингээ гахаа. За энэ уушид танилцуулъя. Нэмгэн гахаа юу ямар учиртай юм бэ? Олон улсад тэр дундаа дараах улсад Европод хэрвээ та нэмгэн гахааг сонгосон бол та эд баялгаар дүүрэн байх нэ. Ирэх жилд гахаа нь хөгжил цэцгэлтийн бэлэгдэл болдог тул эд баялагийг гэртээ урихын тулд Европын улс орнуудад нэмгээр гахаа хийж илүү азтай байхын тулд аманд нь нэг ширхэг зоос хийдэг боломжтой гэж шүү. Тэгэхээр бас бэлэгдээ бас марг гадарч юм тий. Тийм ойроос харсан чинь угаасаа тийм байгаа шүү дээ. За энэ болохоор ийм бурхан юм байна. Еминжа бурхан гинэ. Би бас нэг ийм өрмөц сони итгээд чамийн ийм сонирхдаг болохоор бас их сонин зураг байсан учраас сонгосон юм. За Еменжа бурхан сонгосон таны хүсэл бүхэн 2026 онд сэтгэлчлэн бүтнэ гэж байна. Шинэ жилийн үдш хүслээ шивнэж Бразилчууд Тэнгисийн бурхан юм байна надад чинь. Еменжад мөргөн залбирч Тэнгисийн усанд цагаан өнгөтэй цэцэг хөвүүлдэг юм уламжлалтай гинэ Бразилчууд. Тэгэхээр ер нь бол таны хүсэл бүхэн сэтгэлчлэн бүтгэнэ 2026 онд. Баярлалаа. Тэгээд бүгдэнд нь зурхаан таалагдсан байх гэж найдаж байна. Таалагдлаа, маш таалагдлаа. Гоё бэлэг дэмбэрэлтэй. Гоё зүгнсэн байна тий. Тэгэлгүй яах вэ? Тэгээд маш сонирхолтой мэдээлэл бэлдэж өгсөн сэтгүүлч редактор нартаа баярлалаа. Тэгээд энэ мэдсэн та бүхэн олон улсын зурхаанууд уншиж танилцсараа бүгдээрээ гоё эерэг сайхан мэдээлэлтэй мэдээллүүд бас байдаг юм байлээ шүү гэж хэлье. Тэгээд шинэ жил болохоор take off явууд ялангуяа хамгийн их өргөн дэлгэр болдог баяр бол яхахгүй шинэ жил. Тэгээд энэ дээр хамгийн их урилгатай байдаг хүмүүс бол урлагийнхан тэр дундаа манай Яковын залуучууд ялчгүй л цасны тухай дуутай. Тэгээд ер нь хамгийн гоё дурсамжтай шинэ жилээ мэдээж өмнөх шинэ жилүүд хавь 31-ээр ярьсан л баг. Гэхдээ дахиад иргэдэг дурсвал ямар шинэ жил вэ? Түрүүн багсныг сануул ярий гэдэг чинь шүү дээ тий. Тэгэхээр тэр дурсамжуудаар иргэдэг нэг айлээ. Одоо нэг 10 жилийн циклэр байдаг бол та бүхний дараагийн шинэ цикл одоо эхэлж штэ тий. Өмнөхөө биш одоо болох байгаа ярьчих уу. За болно тий. Одоо болох байгаа яри гэдэг нь яг хөө зөв одоо миний хувьд болон манай найзууд бас санал нийлэх байх гэж бодож байна. Цасан дээр доор дунд гэдэг энэ жил нөгөө дунд гэдэг дуу хийж байгаа гэдэг чинь зарим хүмүүс итгэдэггүй. Худлаа яриад байг. Гүй нэрэ гэсэн чинь Тийм тийм гэж юу байд юм гэдэг болдог. Үнэхээр хийцэн. Бид нар яг бүр иймэр санагдаад байна шүү дээ. Яг энийг бид нар хийх санаа нь бол бид нар хөдөө явж байгаа төрсөн юм а тий. Цасан дунд гэдэг дуу хийчихвэл ер нь хэдүүл яасан бэ? Бас сонин штэ хүмүүст бас сонин юм шүү. Тэгээд дуугаа захиалаад дуу маань ингээд гараад анх сонсоод тэгээд бичүүлэх гээд ингээд байж хахад бичүүлэх гээд байж хахад бид нар өөрсдөө ч бас жоо итгэхгүй нэг нэрээ засан дунд гэж ээжлээ штэ. Тэгээд энэ жил энэ засан дундыгаа ингээд дээр доортойгоо дуулаа явахад цасан дээр доор дунд гэдээ дуулахад бас их сонирн байх юм болов уу гэж бас бодоод байгаа байхгүй. Солонгост үлссэн тоглолт одоо мэдээж Монгол хийсэн All in Heat 2. За тэгээд энэ тоглолтын талаар 80-с төгөөд яг Үйдэнгийн эрхэм уран бүтээлчтэйг ингээд тоглолоо. Азаар тэр нөгөө Солонгост бас 425,000 нийтдээ тий хүмүүс болсон тэр мэдээллийг бас 40 секунд. All in Heat 2 маань одоо тэр тоглолтыг тэнцээ зохион байгуулсан манай Анко гэдэг найз байгаа л да. Анко Entertainment гэдэг одоо манай дөрвөн хамтлагийн бид дөрвөн хамтлагч яг хөө ер нь бол энэ хугацаанд чинь ингээм хамт явсаар байгаа ингээ ерөөсөө 16 хүнтэй хамтлаг шиг болчихж байгаа байхгүй юу. Хоорондоо ерөөсөө ингээл тэгээд одоо хүртэл ингээл юу яахгүй нөө салахгүй ингээл групп дээрээ байнгын ерөөсөө маш төвхтэй ингээ байж идэг. Тэгээ ингийн энтер гэсэн. Тэгээд яг тэгээд тэр үүрээ ингээ тэр бүрэлдэхүүнээрээ очиод бас тоглосон чи их гоё байлаа. Тэгээд Анко Entertainment бас бүр үнэхээр гоё зохион байгуулсан. Тэр одоо бид нар яг урд нь бол бас зарим найз нөхдөд ингээд асууж яхад яг тэгж яах тэр зохион байгуулж ирсэн тоглолт бол ер нь бас мэдгүй гэж байгаа. Бүгд яг Монголд бол бид нар ингээд бичиг цаас зөвшөөрөл хөөцөлтөхөд бас арай энгийн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Солонгост Монгол нэг бүсгүй өөрөө бүх юмаа хөөцөлтөө 200 гаруй хуудсан бичиг цаас барьж бүх зөвшөөрөл авсан баг. Тэгээ очиод нөгөө Солонгос хүмүүсийг ажилуулаад тэр талбайн түрээс ямар байх вэ? Тэгэл тэр тайз тэлэг зүгжим аварч бүх юм амар гоё явах. Тэгэхээр тэрийгээ дагаад
зардал нь ч гэсэн айгүй өндөр. Бид нэр очиод бас өмнөөс нь бас яаж ардна гарна гэж бас айж л байгаа юм л та. Тэгвэл та нар битгий юм санаа зовоо гой дуулахаа бод гой тоглохоо бодол гэж байгаа байхгүй. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх Пунтрама. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. За тэгээд манай ивент тэтгэгчдийн гоё юм нэртэй энэ тогтоонууд бий. Дамат. За Даматыг явах уу? За нагийн Дамат өмсөн байгаа учраас Mercy баярсан талархсан сэтгэлээр хэлэл Big Ford Classic Cola Seco. За Seco жуус үстэй. Seco цаг Цаг Нандаа байдаг. хүн юм хт ягаад нандаа. Оо sorry. Ингээл их. Тэгсэн үү? Яана. одоо сурцсан юм да. Сурцсан юмыг одоо яалтаа хэлээ дээ гэж тий. За энэ бол За балнууд байгаа шүү. Тэгээд манай эхэнд очиж нөө хүслээ бичээ хооронд бит хоёр хамтран ажиллаж байгууллагынхаа мэдээллүүдийг өгье гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань маш сайн бодож байгаад ирэх жил бүтээсэ гэж бодож байгаа. Тэр сайхан нандаа хүслээ бичиж манай гацуурыг хэмжиж Нэр мөрөөр бичих юм уу? Тэгээ болно. Хамтлагийнхаа нэрийг бичээд өөрийнхөө нэрийг бичээд. Бид бүхэнд хамтран ажиллаж байгаа Австрийн алдарт Swarovski брендийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Бүсгүй таны төгсгөл оршихгүй энэ гайхамшигтай өвлийн коллекцийг та бүхэндээ санд болгож байгаа шүү. За тэгээд мэдээж дээрээс нь Дамат эрчүүдийн стил имижийг энэ шинэ жилийн гангараач нь Туркийн алдарт Дамат байх болно гэдгийг хэлье. Мөн Seco брэнд бусдаас өргөж нэг алхам төрүүлж ялахыг хүсэх юм бол та бүхэн Seco-г сонгоорой. Мөн Puntrama бүсгүүчүүдийн бас стил имижийг гаднах төрөх та бүхэн шинэ жилээр гангарах тэр гайхамшигтай гангараагаа сонгож амжаагүй байгаа бол та бүхэн Puntrama-г сонгоорой. за мөн таны гоо сайханд хувьсалхийн Evolve дээрэн брэнд, дур булаам төгс төрөх Tulip брэнд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. За мөн урамлын гоо сайхан Euroshi брэнд бас хамтарч байгаа. Тэгэлгүй байхад тэгээ баярсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брендийн хамт олондоо маш их баярлалаа. Granny juice байж байна, Big Ford Classic Cola байж байна. За тэгээд битэрийн хамгийн дуртай Bottega оргилуун дарсаа одоо бүгдээ удахгүй задлнаа. Хойлоо бүрийн дуртай болчихсон шүү дээ Тий. тий. Ялангуяа яг энэ төрөлт нь. Харин тийм ээ. Бүх төрлүүд нь гоё л доо. Гэхдээ мэдээж битэрийн өнөөдрийн онцлог амтлах энэ Bottega болвол яг энэ Moscato гэж байгаа. Яг энэ гоё. Ягаан. Ягаан. Sweet тэ зөвлөм чихэрлэг хамттай энэ гоё хамттай байгаа шүү. За манай Баясук маань бичсэн баг шиг байна тийм үү? За юу өөрөө дацуур ногоо модоо чимнэ. За балаа ширэн дээр үлдээж жагаад өөрөө дотроо хүслэн бодоод миний энэ бүсэл мөрөөдөл маань ирэх жил бүтээсэ гэд дацуур ногоо модыг минь чимж өгөөсэй гэж. За ингээд энэ дашрамд байгаа. Энэ завшиг ашиглаад шүү. За тэгээ Монголын нийт 3 сая 500 мянган бас арт иргэдтэй тий шинэ онд ирж байгаа 2026 онд бүгдээрээ гоё эрүүл их сансан бүтсэн бүх зүйл нь сайхан бүтсэн Монгол улс маань сайхан хөгжсөн ийм сайхан жил болох болтугай. За тэгээ миний бидс бас энэ гоё Seco гэдэг энэ гоё алдарт одоо тийм ээ манай Наран группийн оруулж ирдэг гоё брендийн цагны энэ хүү тогтоон дээр бас өөрийнхөө 2026 онд одоо хүсэж мөрөөдсөн бүтээхийг хүснэ одоо хүслээ бичсэн байгаа. Тэгээ энэгээрээ энэ сайхан гацар модод чимья. Яа. Seco маань яг Seco үлгсэн чинь араас нь Seco дуурж идэг шүү. За золбоо. За золбоо сүхэ зэрэг очиод үлгэх чи тийм ээ. Тий. Мэдээж хүслийг нь одоо яриулаад ялтай байна биш. Энэ бол нууц та бүхний Энэ гацуурн дээр бол энэ бол гэхдээ маш гоё өвөрмөц олон хүний хүсэл шингэсэн гацуур болж байгаа юм тий. Маш олон хүмүүсийн хүсэл. Монголын хамгийн гацуур болж. аз жаргалтай гацуур байна. Тий. Энэ хүн бүрийн хүсэл нь 2025 онд салбартаа мандаас олон зочдын маань эрхэм хүслүүд энд бас бичээтэй бий. Тэгээд 24 цагийн харуул хамгаалттай CCTV камерын дор хяналттай. Нэр санал тооцсон баг. Хоёр хүсэл. За тэгээд энэ сайхан аялгау Seco-гийн аялгуунуудыг та бүхэндээ зориулж байгаа юм шүү. Энд чинь тэгээд доороо 5 6 7 аялгаутай тий. 7 аялгаутай. Тий өөрөө хүссэн санаа тий. Нөгөө дээрээ нэг шууд хөтө цаг гэдэг шиг тий. Тэр чинь бас хөдлөнөө. Сэрүүлэгтэй. Тэгэд манай нэвтрүүлгийн зүгээс редакцийн зүгээс яг өөрийн чинь илэрхийлэх нэгэн зүйлсийг бид бүхэнд авчираарай гэж хэлсэн баг. Тэгээд түүнийг яваагаад урдчин байгаа нь ирээдүрөө илгээх галтэргэнд илгээх юм байгаамаа хийж илгээх юм аа. Тэгэхээр та бүхэн маань яг өөрийн чинь илэрхийлэх юу гэнүүдээр бэлдэж авчирсан бэ? Сүхэ чи буруу ойлгосон. Энэ шиг тэр юм маань хийх хэрэгтэй байсан юм.
Одоо ингэ хийхээс та одоо яа их юм одоо. Энэ гоё бүгж байгаа маа. За. Надад Одоо өгнө гэж бодоо. энийг Дубай хотоос тий одоо авч байсан энэ цэвэр одоо мөнгөн цэцэгтэй ийм гоё мондог үнэт чулуутай юм. Бүгжээ одоо энэ галт тэргэн суулгаж явуулна да. Ирэх жил Дубай мобоос аваагүй шүү зүгээр яг. Зүгээр л хашгинсэ. Өөрөө хийсэн юм. Энэ болохоор юу их гоё л тоо нэг миний тайзан дээр бас тий. Ер нь уран бүтээлч хүмүүс чинь ингээл нэг аксессуар янз бүрийн зүйлс хэрэглэдэг шүү дээ. Энэ утгаараа бас миний айгуу тийм хорхож авч исэн юм гоё бүгж байгаа. Энэ бүгжийг одоо Санта хөлгөө явуулъя да. Ирэх жил өвөө маань энийг өшөө гоё болгоод, даймонд болгоод тий өшөө гоё болгоод танд ажиг болох. Алт болгоод. Хаашаа ийгүүлээ. За энэ 3 вагончиг байгаа. Энэ чинь тэгээ айгуу олон юутай юм шин. Тий, аль Сургуультай юм хамаагүй. тий. Тий. За. За, золбоо Хийч хөө шээ. За. хий. Нөгөө илэрхийлэх юм. Bayr хийцэн байна. За ийш хэлээ шүү. За. Золбоо За хий. дугаараа сайхан цээжлээрэ. 3 вагоны 321. за 21. 321 рүү хийсэн байна. За ингээд да тэгээд Би золбоо энийг золбоо хийсэн юм а гэхэлэр ямар золбоо гэдэж магадгүй тэгээд take off-ын золбоо гэж хэлчихгүй тэгээд энэ тэмдэглээ тайлчаад зүгээс олж байгаа шүү дээ ер нь. Зөвхөн өөр юм ярьсан юм аа үгэн тэгээд Гэ чи энэ бүгжийг хийчүр яадаг юм? энэ ч болохгүй л та. За take Энэ off. зүйлтийг нь харахаар бас take off гэсэн айгу гоё зүйл дээ тий. Бүгдээрээ зүгсэн байгаа харагдчих байна. За энийг хийж. Наг яхад байгаа ах л та гэхдээ өнөөдөр зүгж. За сүхээгийн зүгээс өөрийг нь илэрхийлэх нэгэн бэлэгдлийг За би ингэж бодлоо. Би энийг маш гоё бэлэг байх болов гэж бодлоо. За энэ Болоо шүү дээ. Хүмүүс үгүй гэдэг юу илэрхийлж байгааг хамаг юм ярьж байгаа чинь. энэ араа энэ юм байхгүй. Маш олон ер нь тоглолтын дээр дуучдуулах хэрэгтэй эдийн. маш олон тоглолтын дээр одоо бидрийг аварсан. Ер нь би ингээд тайзан дээргээ хөтлөгч хийгээ байж хахад дуучдын хамгийн хэрэгтэй хэрэгцээтэй эрэл хайгуул боолдог зүйл бол нэг л дээ уг нь бол. Тэ. Бүгд энийг хийж. Тэгээ хамтлаг дундаа санаж ганцхан юмтай биш үү? Дундаа ганцхан юмтай юм үгүй үстэй. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэг ийм бол маргааш нөгөө дээр тоглолт яана. Гэхдээ энд бол нэг харамсахгүй зүгээр илэрхийл зүхээг юу илэрхийлж байгаа. Чи битээ энийг хэлчихээ хүмүүс чи зүгээр юм шилжүүлэгч илэрхийлж байгаа. Сая золбог нөгөө нэг юугаа Тэг болно шүү дээ. Одоо бүр бандад гинжээ өглөө гэж байна. Зүгээр. Хилчүүлсэн гоё юм. За шилжүүлэгчээ шилжүүл. за энийг аяа энэ. Бас маш олон тоглолтын дээр одоо Сая өөр сая бандад карман ухаад байсан. Карман байгаа сая нэг нодлон 20 жилийнхаа зориулж авсан. Тий, тэгээд энэ одоо аксиара хийчтэй. 10 жилийн дараа 20 жилийн дараа өшөө том болоод иргээ гэж тийм ээ. За харамсч болдгүй юм гинлээ шүү. Би бас ингэ Тэр хамтлагаараа нэрээ ярьсаар байгаа. Тайлбарлсан байсан. Хамтлагаараа бүр их гоё бэлэг Тэгээ байна. наг яах Би яд яана юу юм. үлдэх юм байна уу тань? Шилдэ өрдөх юм шүү. Тэгэхээр ч явчихдаггүй шүү. өөрийгөө Энийг ч За, нэг дамаатын- зэнийг л хийдэ. За тий. гоё. Дамаатай юм. Ингэрээ Энэ авчих. гэхдээ нэр намайг илэрхийлнэ шүү дээ. Бүр аягүй сайн илэрхийлж шүү. Ягаад гэвэл ерөнхийн миний бас стайлтай холбоотой байхгүй. Байнгын юм алчууд ус явж байдаг те ер нь. Сая бүр үүдэнд энэ маань харагдаж байна уу гэдэг ихээ зогсоо. Энэ маань харагдаж гин үл гэдээсэн. Тэгээд за энийгээс ах юу байна ингээд. Ихгүй. Ер нь аль баг наги ахын гэлэрхийлэх зүйл бол алчуур. Энд гэхдээ шилжүүлэгчээс бол хамаагүй илүү илэрхийлж байгаа. Тэ? Тийм байна. шилжүүлэгч чинь гэхдээ Тийм өөрийгөө ээ. илэрхийлж чинь Манайсууд ойлгож байгаа. юм байгаа байхгүй. Манайсууд ойлгоод байна. Энэ бас уран бүтээлчээс арай өөр ажил хийдэг хүмүүс жоохон ойлгох. Оо бүр сайхан ингээ эвхэд Багтахгүй буцааг авчихгүй гэж. Тагаад хийжтэй. За ингээд 2026 онд та бүхнээс төрүүлээд очих өөрийн чинь илэрхийлэх зүйлсийг манай дөрөв зочин маань илгээлээ. Баярлалаа. Тэгээд 2026 онд очиод гой сюрпризтэй, аз жаргалтай тэгээд энэ зүйлс нь хэд дахин үржигдсэн, тэгээд хилцсэн гой мэдээтэйгээ та бүхэн өгдөж байгаа хаа гэж бодож байна. За тэр Баярлалаа. Жилээр бөө алчууртай орж ирлээ. Алчуур наги болсон.
За тэгээд бид өхөнтэй хамтдаа байгаа дөрвөн сайхан зочныхоо сэтгэлийн сайхан мэдлэгээнүүдийг сонслоо. Тэгээд мэдээж манай нэвтрүүлгийн хамгийн гоё мөч бол бид хоёрын ч хамгийн гоё мөч бид хоёр гоё байгаагаараа л дайлдаг, байгаагаа л бэлгэлдэг. Тэгээд Наран группийн гайхамшигтай бэлгэнүүдээ та бүхэндээ гардуулъя. Тий дахиад бэлэг байгаа. Дуусаагүй. Зөндөө олон мэлхтэй ингэж хэлсэн бас оо. Тий. Манай За Наран группийн маань 35 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд бүтээгдэхүүний дээдээс дотор нас юугаа харуулах. за юу ч тийм ээ. Тэгээд би Нарийн бэлгийг наран гэрэлтэй төрүүлж үлгэлээ. тэглээ. Баярлалаа. Зя тэгээд манай дандаа ирчүүд байгаа. Манай Дамааттай хамтран ажилладаг учраас Дамаатын гоё Ингрийн алчуур болон аксиор. Чи ачаараа Эргүүлээд авчлаа тий. За тэгээд тоффи хамтар шоколад. За тайзан дээр байдаг хүн өссний гоо сайханд анхааш төлөв өсний будаг. За тэгээд эволүүдээр минь гоо сайхны алчуур амттан. За тэгээд смайл ним хоёр гоо амттан байж. За тэгээд гэр бүл зэрэгс юм гоё бүтээгдэхүүн мэдээдсүүл Наран лайфстайлын хамтлагийн зүгээс инх өгж байгаа юм шүү. Баярлалаа. Баярын мэндийг хүргье. Баярлалаа. За гоё шүү. Тэгээ манай Наран групп бол одоо бас 35 жилийн хугацаанд тийм ээ. Монголчуудад хэрэгтэй олон сайхан одоо бүтээгдэхүүн брэндүүдийг одоо оруулж ирж Монгол хэрэглэгчтэй ингээд тий бэлэг барьдаг юм гоё. Бид хүмүүс Наран группийнхаа одоо энэ хөө бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх одоо маш их дуртай байдаг. Тэгээ их гоё байлаа. Баярлалаа. За тэгээ бит хоёрын хамгийн гоё дуртай бас нэгэн мөч бол маань энэ шампанское болуулъя. За зочин маань цаашаа дамжуулаад. За тэгээд манай эрхэм зочин маань өнөөдөр ямар бэлэгтэй дуутай ирсэн бол гэж бас бодож байгаа бах тий. Дуунаас өмнө бас гоё мэдлэгээнүүдээ хамтлагийн ахлагч хамт олонноо төлөөлөөд бас. Мэдлэгээ бас бодож байгаарэ. Ботега тун удахгүй 2026 он гарах гэж байна. Гэж байна. за ярьж. Тий ярьж. Тэгээд тун удахгүй 2026 он маань гарах гэж байгаа. Тэгээд 2026 онд Монголын маань ард түмэн эрүүл энх байж хамгийн гол нь аз жаргалаар дүүрэн гэр бүл бүхэн аз жаргалтай байх болтугай гэдэг сайхан ерөөлийг тавья. За ингээд бүх сайхан ерөөлн биелэх болтугай 2026 онд уран бүтээлийн маш олон бүтээлээрээ эргэн уулзахыг хүсье. Тэгээд 2026 оны хайбын 31-аар бас дахиад нэг гайхамшигтай бүтээлүүдтэй учрах болтугай. Тэгээд телевиз үзэгчтэй шинэ оны баярын мэндийг хүргээд Ботега. Шинэ оны мэндийг ингээд хамгийн сайхан хамттай Ботега оргил ундаасаараа. Тэг гоё үнэртэж байна. Тэрийн хамгийн дуртай нь. Та төрлөн. За тэгээд Янз юм байсан. за тэгээд кофе мэдүүд маань ямар уран бүтээлээрээ манай телевиз үзэгчдэд бэлэг барих гэж байна. За тий. За ингээд бас телевиз үзэж байгаа бүх үзэгчтэй болон та хоёртоо зориулаад цасан дуун тэмээх нэгэн цоо шинхэн уран бүтээлээр одоо бас та хүн клипийн мэдээж хүлээж өгсөн байгаа. Тэгээ цоо шинхэн байгаа дээр нь бас та бүхэнд энэ дуу зориулъя. За баярлалаа. Цасан дундыг хамтдаа хүлээн үзцгээе. Энэ бол Теко. Анкагийн шүлэг манай заяа найзын аялгау. Тэгээд өөрийн нариулга цасан дунд дууга зориулъя. За ингээд хамтдаа дуугаа хамтдаа хүлээн сонсцгоё. Дурлсан зүрхэндээ дуу болон будрах цасан донд хэврэлдэн алгасаар холыг чамтайгаа тулжээ бидний даруулагүй дурсамжинд хайлах хайрын цас мэн хаврын тахил яргүй хамгийн сайхныг бүрхэн буужээ
Zulum bodarna. Баярлалаа. Take off цасан дунд байлаа. Маш их баярлалаа. Хэдийгээр намттай байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Хайр 31 өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна. Өнөөдрийн найзуудаа маш баярлалаа. Уран бүтээл өндөр амжилтыг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй хайр 31 өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Баяртай.